иргэдтэй эрхчлөө олгоцсон энэ нэг гэр хороол 400 мянган байшин байгаа. Эдгээрийн 80% нь өнөөдөр газар хөдлөлтийн таван баалцд исэхгүй. За тэгээд эрүүл ахуйн болон одоо стандартын шаардлага хангаагүй, үйл хөдлөх хөрөнгө болж чадахгүй, банкнд одоо ипотекийн зээлэнд хамрагдаж болохгүй юм 400 мянган амбартай болцсон. Тэгэхээр цаашдаа бид энэ амбарыг одоо дахиж бий болгоод болсоор байх. Яг ингээд харуул энэ нь үнийн хувьд адилхан материал орж байгаа. Тэгээ адилхан ажлын хөлс орж байгаа мөртлөө нэг нь зурагтай зураггүй гэдэг ялгаал байгаа байхгүй юу? Зурагтай барьдаг болгочход энэ нь эргээд яг үн цэнтэй үйл хөдлөх хөрөнгө эрүүл аюулгүй орчныг хангасан тоглог байшин орон сууц болно. Тэгэхээр энийг цаашдаа бид нэг тийшээ гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт бид барилгыг материалаар барьдаг огт хяналтгүй болцсон энэ хяналтын тогтолцоог хөгжингүй орнуудын туршлагаар хөрш одоо Орос, Хятадтай харахад бол барилгын материалыг тэр улсын хилээр нэвтрүүлэхэд л заавал одоо олон улсын стандартын шаардлага хангасан тохирлын гэрчлэгээтэй байхыг л шаарддаг. Тэргээл бид шаарддаг болцоход одоо хинэн одоо оруулж ирээд борлуулах нь бол хамаахгүй. Энийгээ бид харин мөрддөг болгоод эрсдэлтэй бүтээгдэхүүндээ оруулах юм бол ер нь бидний хувьд энэ барилгын салбарт хэрэгжилж байгаа материалын чанар маань эрс сайжраад ирэх юм байнамаа. За баярлалаа. За зөвчгөндөө. За ер нь бол одоо энэ барилгын эрхцэн баримтчиг маань өөрөө ерөөсө 3 үе шаттай л байгаа юм. Зураг төслийн үе шат, за тэгээд одоо барилга баригдаж явах гүйцэтгэлийн үе шат, за сүүлийнх нь бол одоо ашиглалтын баригдсны дараа ашиглалтын энэ эрхцэн баримтчигуд нөө 600 гаруй энэ баримтчигуд маань бол өнөөдрийн байдлаар бат найрамдал гишүүн бас ихтгэлдэлж байсан. 26% л өнөөдөр 600 гаруй стандарт маань 26% тэл хэрэгжиж байна. Зарим нь бас цаг хугацааныхаа одоо байдлаас бас шаардлага хангахгүй болж байгаа. За тэгээ ерөөсөө хоёр зүйл байгаа. Нэгдүгээрт бол барилга байгууламжийн нормативын сан гэж байгаа. За тэгээд энэ сангийнхаа дагуу бол одоо энэ барилгын салбарт норматив хийдэг одоо боловсон хүчин мэргэжилтэн байгууллага бол байхгүй болсон. Тендер зарлаад байдаг, орж ирэхгүй ерөөсө бүх юм нормативаар явна. Тийм учраас энэ одоо барилгын яамны одоо дэргэд байх юм уу те барилгын салбар дээрээ одоо ийм институт байгуулъя гэсэн ийм одоо зөвлөгсөн. Норматив маань өөрөө яг хуулийн дагуу батлагдаад явхад л хамгийн гол зүйл байгаа. За дараагийн нэг зүйл нь бол энэ нөгөө түрүү миний хэлсэн барилга байгууламжийн нөгөө дүрм гэдэг байгаа заавал мөрдөх. Энийг одоо бас тоогийн зөвлөе гэсэн ийм байдалтай байгаа. За баярлалаа. За эцэст нь хэлэхэд энэ биднэрт норм дүрм одоо стандарт байхгүй гэж бол байгаа. За энийг бол зөвхөн энэ төрийн хэдэн байгууллагууд саний төмөрхөдөр гэлдэг шиг яамны 14 байцаагч нийслэлийн 10 хэдэн байцаагч нар мөрдүүлэх гээд яваад байх биш. Иргэн аж ахуйн нэгжүүд өөрсдөө одоо бас хамтраад энэ норм стандартаа барьж ингэж хамтарч ажилламаар байна гэсэн уриалга тавьж байна. Барилгын одоо шинэ холбоотой зөвшөөрлүүд бол одоо бол хүн боловсруулж байгаа. Одоо боловсруулсан үеийн дутагдал маш их байгаа. Тэгээд эдгээр хүн бас боловсруулаад янз бүр алдаа дутагдал гарна. Энэ дээрээс нь нэмээд иргэн аж ахуйн нэгжүүд барилга байшингаа барихтаа өгсөн зөвшөөрлөгийн дагуу хэлбэр хэмжээг өөрчилж барьдаг. Зай хэмжээг нь одоо ойртуулад өөрснөө дур мэдээд ингээ өөрчлөө барьдаг. Иймэрхүү асуудал дээр бас бид нар өөрснөө хамтдаа норм дүрм стандартаа мөрдөж ингэж ажилламаар байна гэж уриалмаар байна. За баярлалаа. За стандарт хэрэгжээгүйгээс шалтгаалаад ямархуу нөхцөл байдал, ямар үр дагавруудыг үүсдгийг та бид хэлүүлдэггүй мэдж байгаа. Тийм учраас энэ стандартыг хэрэгжилтийг хангахад маш олон талын харилцаа, төрийн байгууллагууд, хувийн хвшил, мэргэжлийн холбоод, эдгээрийн уялдаа холбоо маш чухал байгаа. Тэгээд өнгөрсөн 2 хоногийн хугацаанд за өмнө нь ч гэсэн бид бүхэн нэлээдгүй олон хэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Асуудал болгонд салбар хүрт байгаад байгаа. Асуудлыг шийдэл болгохын тулд энэ эрх зүйн зохицуулалтаа бодлогын баримтчигтээ тусгуулах гэж зориод ажиллаж байгаа. Тийм учраас бас хараагүй өнцөг, судлаагүй судлагдах, зохицуулаагүй харилцааг бас байхыг үгүйсгүй. Тийм учраас энэ сандлын хуудастай та бүхэн бас тийм бүтээлч байдлаар хандаад өгөөрэй гэдгийг бас хэлхийг нэгдүгээр хүсэж байна. Хоёрдугаарт энэ стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулиар бас хэд хэдэн асуудлуудаа өөрчлөхөөр стандартын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр нэлээдгүй бас бодлого зорилтын асуудлуудыг тусгасан байгаамаа. Нэгдүгээрт нь стандартыг бид бүхэн сонгон хэрэглэнэ гэж заасан учраас хүмүүсийн хооронд үл ойлголцол байсан бол энийг нэг талд нь гаргаж байгаа. Стандартыг дагаж мөрдөнө.
Дагаж мөрдөхдөө ямар стандартыг сонгох нь тухайн үйлдвэрлэгч хэрэглэгчийн эрхийг одоо хүнддэг байдлаар явж байгаа. Нөгөө талдаа хэрэгцээ шаардлага хөгжлийн бодлоготойгоо нийцсэн стандартуудыг бид бүхэн богино хугацаанд баталдаг, өөрчилдөг байх энэ шаардлагууд бол нэн тэргүүний асуудал юм байна гэдэг. Яагаад тэгэхээр салбарын яамдууд, холбогдох байгууллагууд стандартчлалын хөтөлбөр төлөвлөгөөний саналуудаа ирүүлдэг. Тэрэндээ ирүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаад байдаг. Яагаад тэгэхээр төсөв санхүүгийнх нь асуудал шийдэгдэхгүй байна. Мэргэжилтэн боловсон хүчин байхгүй байна гэдэг шалтгаанаар. Тийм учраас хөтөлбөр төлөвлөгөөндөө стандартын талаар тусгасан бол тэрнийхээ асуудлуудыг төсөв санхүүгийн тусгаад явах энэ асуудлуудыг бас хууль эрх зүйдээ тусгаад явж байгаа. Гуравдугаарт нь салбар дундын зохицуулалт. Энэ стандартын хэрэгжилтийг хангуулахад зөвхөн стандарт хэмжил зүүн газар юм шиг яг иргэдийн зүгээс тийм ойлголт байдаг. Стандарт өнөөдрийн нөхцөл байдал дээр ямар байдаг вэ? Стандарт хэмжил зүүн газар стандартыг батлаад орхиж байгаа. Батлагдсан стандарт нь амьдрал дээр хэрэгжиж байгаа мó, хэрэгжихгүй байгаа мó? Хэрэгжихгүй бол юунаас шалтгаалаад байгаа гэдэг дээр оролцоо байдгүйс. Тийм учраас энэ стандартын одоо салбар дундын зохицуултуудыг бий болгосон нөгөө талаас холбогдох байгууллага салбарын хяналтын газруудын дүн шинжилгээг нэгтгэдэг, дүн шинжилгээ хийдэг, ширээний наан цаан сууж ярилцах боломж олцоог бас энэ хууль эрх зүйн орчноор бас бий болохыг бол зорж байгаа. За одоо нөгөө талаас стандартыг дагаж мөрднөөгээд оруулахаар стандарт маань өөрөө цаг үетэйг нийцэж байгаа шүү дээ. Тийм учраас тодорхой нэг тохиолдолд биш тогтмол цаг хугацаанд стандартыг өөрчилдөг, шинжилдэг байх ёстой. Тэгээд түрүүн бас Батсүх захирал хэлжсэн 2023 онд бас маш том хилцүүлгүү зохион байгуулсан энэний үр дүн гараагүй байна гэдэг. Төмөрхүү дараа бас тодорхой мэдээллүүдийг өгсөн. Ер нь тендерийн хууль дээр бас тодорхой өөрчлөлтүүдийг орсон байгаа. Стандартын шаардлага хангахад ажлын даалгаварт нь стандартын шаардлага хангасан байдаг талаар бол тусгасан байгаа. Нөгөө талаас хүний аймнаас эрүүл мэнд хүрээлэн буй орчин нөлөө үзүүлэхэд заавал баталгаажуулалтанд хамруулдаг бүтээгдэхүүн үйлчилгээгээд 2018 оны 291-р тогтоолоор 644 бүтээгдэхүүн үйлчилгээнийг баталгаажуулалтанд хамруулахаар заасан байдаг. Энэний 230 нь өөрөө барилгын материалын асуудлууд байдаг. Нөгөө талаас барилга хот байгуулалт орон сууцчлалтын яамнаас одоо барилгын материал үйлдвэрлэхэд элдв төрлийн зөвшөөрөл шаардахгүй тохирлын гэрчлэгээ шаарддаг байна. Энэ бол маш том анлайлал. Тохирлын үнэлгээний байгууллагууд салбар дээр бий болж иж энэ стандартын хэрэгжилт хангагдах ёстой юм аа. Тийм учраас та бүхэн бол энэ хууль эрх зүйн орчиндөө бол бүтээлч байдлаар саналаа өгөөрэй гэдгийг бол хүсье. Баярлалаа. За товчхон ганцхан зүйл хэлье. Цаашдаа яах вэ? Цаашдаа бид барилгын салбарт мөрдөгдөж байгаа норм дүрмүүд эрх зүйн орчны бичиг одоо тогтолцоонд үзлэг хийнэ. За тэгээд тэндээс хүчингү болгох, шинжлэх, шинээр боловсруулах үйл ажиллагаануудыг шатараат авч хийнэ. Жил болгон 70 орчим барилгын норм дүрмийг шинээр боловсруулахаар төлөвлөгөөндөө тусгаад барилгын хөгжлийн төв дээр тендерын зарлагддаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ норм дүрмийг боловсруулдаг хүн байхгүй, тендерт оролцогчд байхгүй гэдэг. Тэгвэл тэнд яагаад хүн ирэхгүй байгаа юм бэ гэхээр манайх хэлдэг. Мөнгө нь бага байна штэ гэж. Хөлс нь бага байна. Тэнд 30-аас 70 сая төгрөг төсөвлөөд нэг норм дүрм боловсруулахаар төсвөлж байгаа. Боловсруулаад ирсэн норм дүрмүүдийг манай салбарын шинжилгээ ухааны техник технологийн зөвлөлд хэлцэж байгаа. Хамгийн сүүлд нэг норм дүрм орж ирж байгаа. Оросын ГОСТыг яг орчуулсан. А-гаар нь Б-гээр нь 100% орчуулах 8 хуудас. Тэгээд тэрийг одоо орчуулгаар үнэлгээг нь явах уу, боловсруулж яана гэд 30-40 сая төгрөгөө өгөх үү. Тэгээд орчуулганд 30 сая төгрөгийн төсөв тавьчих дээр бага байна л гэж байна. Тэгэхээр би энэ салбарын оролцогчдыг, сонирхогчдыг, эрдэмтэн судлаачдыг барилгын норм дүрм боловсруулах энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Бид дахиад тэр одоо барилгын норм дүрм боловсруулах ажлын хөлс үнэлгээнд дээр бас саналыг та бүхэнтэй нээлттэй солилцъя. Тэгээ энэ салбарын норм дүрм барилгын дүрмүүдийг бүгдээрээ хамтдаа нээлж зэгцэлж, шинчилж, боловсронгуй болгож авцгаая гэж хэлхийг хүсэж байна. Баярлалаа. За, заалнаас санал байгаа юу? За. Миг тийшээ яаж. Товчхон саналуудыг аваад явчих зөвхөн. За, сайн байцгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг. Монголын бетоны холбоо сонин сайхан. За, би 3 санал хэлье. Нэгдүгээрт энэ барилга өгсөрлөлийн тусгай зөвшөөрөл дээр хоёрын юм бага төвөгшөлтэй, дунд төвөгшөлтэй, өндөр төвөгшөлтэй гэсэн заалтууд дээр барилгын материалын технологич инженер буюу
чанар хяналтын стандарт хангуулах энэ инженеруудын одоо заавар тусгаж өгөөч. Ингээм бол өдөр барилга маань чанартай болно. Мөн тухайн инженеруудын бас мэрэгжлийн үнэлэмж сайжирна. Хоёрдугаар энэ барилгын салбарт хөндлөнгийн идэвхжлэгдсэн лабораториудын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Тухайн тохиолдлын идэвхжлэгдсэн лабораториуд ямар хүрээнд ажиллах вэ гэхээр энэ судалгаа шинжилгээгээр мэдээллийн баазтай болох хэрэгтэй. Ингэж тухайн тэр материалыг ижил төстэй үйлдвэрлэгчнээс барилга хүсэлтийн компаниас оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг энэ үйлдвэрийн бүтээгдэхүүн байна. Тэгвэл энэ чинь ийм шин чанартай шүү. Энэ дээр нь анхаараарай гэдэг зөвлөмжийг бас давхар өгч юм. За баярлалаа. 3 дугаар санал нь болохоор тохирлын гэрчлэлээ гэж ярьж байгаа. Барилгын материалын үйлдвэрүүд хэлбэржүүлсэн одоо юугаар зөвшөөрлөг болж байгаа. Тэгвэл энэ тохирлын гэрчлэлэн дээр бид нар чанарын гэрчлэл гэдгийг бүр нарийн оруулж хэрэгтэй. Тэр чанарын гэрчлэлэн дээр тухайн бүтээгдэхүүний яг одоо байх ёстой стандартын шаардлагуудыг бүр тусгаж өгнө. Тэндээс хэрэглэгч нөгөө одоо иргэн мэдээлэлээ бүрэн авч идэг юм. Тэгэхгүй болохоор бид нар юу яг хэрэглэж байгаа, юу нь манад хэрэгтэй, би амьдрах орчинд надад аль нь чухал гэдгийг мэдэхгүй зүгээр бүтээгдэхүүн авч байгаа. За баярлалаа. За сайн байна уу, намайг Инхтуул гэдэг. Би EJS стандарт компани зөвлөх инженерээр ажилладаг. За энэ төмөрхүү дараа түрүү хатан дараа хоёрт хандаж бас нэг гурван санал хэлье. За нэгдүгээр энэ манай барилгын салбарт бол одоо 1000 гаруй норматив техникийн баримтч үлдчихэж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол энэ олон улсад энэ 5 үйл явц дээр заавал хэрэглэхээр ер нь үйл ажиллагаанууд явагддаг юм байна. За энэ нэгдүгээрт нь барилгын ачаал ба үйлчлэл, газар хөдлөл, барилгын галын зэврэлт, корроз, аман аюулгүй байдал. Энэ 5 баримт бичиг өнөөдөр за барилгын зураг төсөл боловсруулах уушаад. За би саяхан маш том мега төсөл дээр олон улсын стандарт болон евро стандартын зөвлөхөөр нь ингээд ажиллалаа. Тэгэхэд бол энэ манай барилгын зураг төслийн үе шатууд 11 байгаа байхгүй. Тэгэхэд олон улсын ISO 16817 гэдэг стандарттай 4 үе шаттай. Тэгээд нөгөө олон улсын мега төслийнхэн чинь толгой нэргэж байгаа байхгүй. Одоо халигаар нь явах юм бэ? Тэгэхээр би юу гэж хэлэх нь вэ гэхээр барилгын норм 4-ийн энэ барилгын зураг төсөл боловсруулах үе шатаа шинжилээч. Энийг олон улсын түвшинд хүрэх юм бол нөгөө олон улсын түвшинд хүрч ажиллах манай зураг төслийн байгууллагууд нь тендерт оролцох нөгөө төсөлд оролцоод саад дотор барьяар үүсэхгүй шүү. Энэ дээр манайхан ажиллаач. За мөн BIM стандартууд их орж ирсэн сая. Энэ мега төсөлтөөр BIM стандарт, AI-ийн хиймэл оюун ухааны стандартууд орж ирж байна. Барилгын зураг төслийг хиймэл оюун ухаанаар яг энэ стандартуудаа энэ барилга хот байгуулалтын яам одоо бодлогоор шинжлэх шаардлагатай байна. BIM-ийн 2 стандарт, ISO-гийн 2 стандарт манай Монгол улсад мөрдөж байгаа. За дараагийн нэг юу нь болохоор энэ барилгын салбарт энэ захиалагчийн хяналт гэж явж байгаа. Захиалагчийн хяналт. Энийг захиалагчийн энэ хяналтыг Эминес ISO IEC 17020 гээд техник хяналтын стандарт байгаа. Энэ стандарттайгаа уялдуулж ажилуулж өгөөч гэсэн ийм саналуудыг ингээ оруулж байна. Би өөрөө ерөнхийдөө сүүлийн 30 гаруй жил барилгын салбарын стандартлагч инженерээр бол ингээд ажиллаж байгаа. Олон улсын ISO-гийн сурагч баш гэж ингэж бол явж байгаа. Ер нь нэлээд олон стандартын төслүүд дээр бол ажилласан. За тийм ийм саналуудыг ингэ туршлагаасаа ингэж яаж ингэ та бүгд хэлж байгаа. За баярлалаа. Бидэнд болох цаг дуслаа. Амжилт хүсье. За энэ өдрийн зөв яаж нэгдсэн төв холбоо тэр хүн ганцгүй залуунаа. За өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулж явж байгаа Бат найрамдагчинд маш их баярлалаа. Тэгээд Бацуух даргын захирлын хэлснээр өстө өчнөө одоо ийм хурал зөвлөгөө хилцүүлэг болсон үр дүн гарсан харагдахгүй хэвлэл мэдээлэлээр л нэг ярьсан хүмүүс байгаад байгаа учраас энийг үр дүнтэй болгож өгөөрэй нэг л хийж эхлүүлсэн ажил юм шүү.
эцсийн үзрэж хэлмээр байна. За би нэг хоёр юм бол хэлчихэ. 30 жил стандарт гэж зүйлийг ярьж явсан. Стандарт байсан юм байна лээ. Энийг хэн үгүй хийсэн гэхээр энэ төрийн байгууллагын авилгал үгүй болгоцсон. Авилгал стандартыг нь авилгал нь ялцсан. Одоо энийг буцаад энэ төрийн байгууллагын авилгалыг засахгүй бол дахиад та нарын стандарт хэдэн сайхан мянган стандарт хууль гаргаад авилгалч яваад өгөл хизээж барахгүй. Одоо 14 мянган төсөл дагуулад стандартаа барьж хэрэгжүүлэхгүй бол дахиад энэ байдал үүснэ шүү дээ. Энийг анхаараас ирж үзэж байна. Хоёрдугаар энэ манайх ажилтны эрх ашигыг хамгаалдаг, дээрээс нь биднээс сургаж гаргаж байгууллагууд нь хамтарч ажиллаулдаг төв холбоо юм байна. Энэ барилгын салбарт энэ ажиллах хүчний асуудал дутмаг байгаа. Хөдөлмөрийн яамны сайд нь өөрөө хэлчлээ. Барилга барьж чаддаг, төмөр зүсдэг, чулуугаа зүсдэг хүн байхгүй болсон байна гэж байна. Та нар энэ дээр ямар саналтай байна? Барилгын компани захирлуудаас бас өдөр шөнөгүй асууж уулзж байгаа. Энэ дээр бас нэг асуудал гаргаад өгөөч. Хүмүүсээ анхаараач. За гуравдугаар энэ улсын барилгын чанартаа иргэдийг оруулж байгаа. Иргэд улсын чанартаа энэ бүтээн байгуулалт хийсэн барилгач иргэд ороод нийт мөнгө төлөөд амьдарч байгаа. Энэ өстө хогийн юм болж байна. Энэ дээр маш сайн анхаараас ирж байгаа барилга бодлогын яам, барилгын хөгжлийн төв. Дээд давхрын айлгын хүмүүс юм ярьж байгаа, гიშж байгаа сонсогч байгаа, хоолоо идж байгаа, мараг амдаа махаж ялж байгаа хүмүүс сонсогч шүү дээ. Тэрэн дээр буян тохоо 1 2 энэ улсын чанартай барилгуудын чинь стандарт просто тэг. Тэгээд хүүцгийг нь хүүтэн дээрээс нь дөнгөж баригдаад 1 2 3 жил болж байгаа мөртлөө зэвдээ ус байг гарна. Эрдэнтээс гарсан ашиглахгүй турбагийн намжрыг яамглуу хийцгээ гэж. 5 10 санжийн зузаантай. Энийн шалгалт хяналт нь хаана явдаг, хин хийгээ яваад гэдэг юм. Энэ дээр бас анхаараач. За тэгээд энэ улсын шалгалтын комисс, тендерийн шалгалтын комисс. Энд иргэд холбоод нь оруулж болдгоо юм уу? Бид нар хүнээ хариуцсан ормоор юм. Баахан хөнгүү барилгын компаниуд тендер авчаад улсын мөнгийг яаж хувааж идэхгүй гэдэг дээр төөцөлт болгосон ажилчдыг ажилдаа ботохгүй шүү дээ. Ажилчин байхгүй. Энд одоо барилгын компани захирлууд бол манайх бардам тэдэн ажилчтай хэлж барилгын компани байхгүй хтуу. Тэнд мөнгө хувааж идэх нэг нэгтлэн яруу гэдэг хүмүүсээ л байлгаад идэг. Тэг баахан баригадад ажилладаг, баригадаар ажилладаг ажилчид энэ Монголын залуучууд хогроо дууслаа. Энэ дэр барилгын хөгжлийн төв анхаарал өгч энэ асуудлыг хөдөлмөрийн яамд хэлэнгуут хөдөлмөрийн яам хариуцахгүй шүү дээ. Барилгын үүдэн яам хариуцах юм хэн хариуцах юм? Энэ дэр надад нэг асуудал хэлээд өгч. Тэгэд энэ улсын шалгалтын комиссд иргэд хоёр иргэний оронтой байдаг гэсэн. Төр төрийнхөө ажлыг шалгаж яваад авилгалдаа идэвхцэр одоо 30 жил өнгөрсөн учраас одоо энэ иргэд төрөмс байгууллагын оролцоог энэ улсын шалгалтын комиссд оруулж өгөөч. Тэр эрхийг хангаж өгөөч. Балт ялдарга гишүүнээ энэ дээр сайн анхаарал өгөөч. Дахиад төрийн ажлыг иргэдэд энийг төслийг удирдаад байр барьж өгч гэдэг төрийн дахиад төрийн байгууллага нь очиж шалгаад дахиад энэ үнийг үхэр гаргаж өгдөг, дугтуудаа мөнгө өгдөг асуудал чи яваад байвал энэ зүйл чи хизээс засагдахгүй. Тэнд нэг авилгал авахгүйгээр нэг ордог үнэн байдлыг харчдаг нэг Орос улс, Казахстан улс энэ зүйлийг ингэж ялсан юм бэ лээ. Тэн дээр Орос улсын нэг зүр зүсэг өгдөг. Ухаантай хүмүүс нэг газар төвлөрчих юм бол бас аюултай шүү гэдэг. Тэнд дунд нь бас нэг ганцаар маань тэнийг амтнд нэг оруулаач штеп. Төрийн байгууллагч бүгд ухаантай хүмүүсээр дүүрсэн болохоор энэ чинь засагдахгүй байгаа юм шүү. За баярлалаа. Энэ дээр анхаарч үзээрэй. Тэгээд энэ цаг дуусчаад байгаа шүү. Саяны хоёр юм дээр асуулт авчи. Тэгвэл тэр энэ барилгын ажилтныг яам хөдөлмөрийн яам хариуцах юм уу, барилга бодлогын яам хариуцах юм уу? Хин энэ дээр сургалт үйлчлэгээ болоод энэ барилгын компаниудын ажилчдын бий болгож энэ цалингүйс нийгмийн даатгал сая хүнсний өрсөлдөлийн хилцүүлэг дээр хэллээ шүү дээ. Компани ажилчдынхаа татварыг чөлөөж өгсөн байна. Компани шүү. Компанийгаа татварыг чөлөөж өгсөн байна. Барилгын компанидэр энийг хийгээд өгч шүү дээ. Ажилчид барилгын компани баригад ягаад аваад байгаа өөрсдөө татвараас зугатаад хүн ам нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлдөг. Барилгын компанид барилгын бүтээн байгуулалтанд орчоод ажилчид чинь бүгд энэ зүйлийг хийгээ явж байгаа шүү дээ. Нийгмийн баталгаа байна. Энэ санал ямар руу хандчихж болох байхаа? Тэгэхээр дараагийн хүний саналыг авах цагаас ингэ нийт хариулт өгч бас зүгээр энэ зураг дээр хэвлэл мэдрэлээр үзэж байгаа тэр барилга барьж байгаа залуучууд компаниуд бас мэдээлэл авчих зүгээр шүү дээ. Би ганц барилгалуу ингэ толгойн зүгээс анхаарал асуулт аваад өөрөө авчвал надад хэрэг байх гэдэг. Хурал дуусны дараа уулзчихдаг. Одоо шууд дамжуулж байгаа хэвлэл байхгүй учраас шахаад гэс дуусахгүй цаг нь хэцүүдэд байна. За тодорхой ганцхан зал хэлье. Усны газрын усны гэрэл шинжилгээний хэлцээний Батсаяа гэдэг хүн байна вэ?
Ер нь одоо манай энэ тусгаар Монгол улсын гол одоо барилгын материалын стандартууд ярьж байна. Гол ажил бол эдээс энэ үндэсний усны чанарын асуудал байгаамаа. Ялангуяа одоо бид бүхэн бол энэ 21-р зууны хол арчсан байгаа үед бол одоо төв ус хангамжийнхаа системийг бид бүхэн бол зис коллектор хоолоогоор одоо хийх цаг болсон байгаамаа. Бүх одоо үндэсний усны асуудал. Тэгэд Орхон аймаг Эрдэнэ дотоосоо одоо энэ үндэсний усны гол коллекторыг бол зис хоолоогоор хийсэн одоо ийм сандыг одоо би төвшүүлж байгаамаа. Энийг манай Төмөнхөө дарга бол одоо бас анхааралтай авч засгийн газрын бас бодлогын хэмжээнд чухал асуудал болж оруулмаар байгаамаа. Бид бүхэн бол чанартай ус ууж ижил ирүүл цагуул байна. Бусад стандартууд бол энэ уснаас шийдэгдэж шүү гэдгийг хэлсэн байна. Баярлалаа. Би түмэн нэмэрлэг гэдэг юм байна. Түүний биедэг чимэрлэлтэй шинж ухааны технологийн сургуульд ажиллаж байсан. Би олон улсын атомын энерги агуулгын төслөөр нэг төсөл боловсруулалт юу яасан юм аа? Хэрэгжүүлсэн. Тэгээд тэр төслийг бол 1999 оноос эхлээд хэрэгжээд тэгээд татвар тардлаа хэрэгжүүлсэн. Тэгээд тэр хэрэгжилтэн дээр очоо гаццсан. За тэр төсөл ямар шигтэй төсөл байсан гэхээр одоо үйл явдлын сөрлийн технологи, аж үйлдвэрийн онцлогооны түрүүчийн гэлцүүлэг дээр ярьжсэн эмнэлгийн онцлогоотой адилхан аж үйлдвэрийн онцлогоо бол физик зарчмаар адилхан объектээр ялгаатай. Эмнэлэгт бол хүнийг онцолдог бол аж үйлдвэрт бол бетоныг, гагнуурын олболтыг ингээд онцолдог. Ийм технологийн ажилтнуудыг бэлтгэдэг тийм олон улсын стандарт байд юм аа. 9712 айзо үйл явдлын сорил ажилтны мэргэжил ба баталгаажуулт гэсэн. Тэгэхээр энэ стандартаар бол аж үйлдвэрийн онцлогоо хийдэг хүмүүс бол 3 түвшинтэй. Нэгдүгээр түвшин хамгийн доод түвшин. Доод түвшний хүн бол одоо эрдэнэ гагнуурын олболтын эрдэнэ зураг авлаагүй бол зургийг аваад тэр стандартын дагуу ажиллуулад яг зөв зураг авах үүрэгтэй. Тэр ажлыг зөв гүйцэтгэх. За тэгээд авсан зураг бол 2 дугаар түвшний хэн бол инженерийн түвшин одоо бүдүүлгээр бол тэр бол тэр 1-р түвшний авсан зургийг уншаад энд нь нүкс үв байна. Энд нь одоо шлак байна. Ингээд энэ тэнцэхгүй гэсэн тэр холболтын хатан дүгнэлтөө гэдэг нь бол инженерийн түвшин. За дараачих нь бол 3 дугаар түвшний хүн бол удирдах ажилтан. 3 дугаар түвшний хүмүүс доотлын бүх түвшнийхээ ажлыг хийдгээс гадна бүхэл бүтэн одоо 100% ч юм уу засвар хийж яхад онцлоод бүх үйл төсвөлийн аргуудаар хийсэн тайланд анализ хийгээд тэгээд тэр 100-ны насжилтыг тодорхойлдог. Насжилтыг тодорхойлох багт үйл явдлын сорилоор бол энэ 100-ны тимийн дангийн тэдэн сар явах нь байна. Энэ тэдэн сар явах нь байна. Ингээд ийм мэдээллийг бол тэр байгууллагынхаа насжилтыг тогтоох группт мэдээлэлээр хангаж идэг. Ийм 3 шатны байдаг. За ингээд олон улсын атомын энерги агуулгын зөвлөгөөнөөр бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд байж байгаад энэ Монголд бол тэр үйл явдлын сорилыг явах бүх стандартуудыг бүгдийг бий болгосон. Хуучин бол одоо энэ барилгын салбарын одоо хэдвэний барилгын салбарын тэр үйл явдлын стандартууд байсан. Орос улсын улсыг орчуулсан. Тэндээс би нэг стандартын нэг юуг нь аваад үзье. Жишээлбэл бетоны шахалтын бат бөхөөр бол шахалтын бат бүхийг бол За та саналаагаас хэлээд хугацаагаа давчлахгүй бол хэлээд. За ингээд энэ хэрэгжилтүүд яваад тэгээд шинжлэх ухааны технологийн их сургуульд бол үйл явдлын сорилын төв байгуулсан судалгааны төв. Тэр төвийн шугамар бол одоо сургуулийн байгууллага нь байгуулсан. За тэр төвийн шугамар бол бүх стандартуудыг тэр хуучин стандартуудын солиод шууд хэрэгжиж болохыг үлдээгээд ингээд 50 ширхэг стандартууд байж байгаа. Үйл явдлын сорилын төрөл бол хөгжих бүх стандартлын нөхцөл бүрдсэн. Хэрэгжилт нь гацсан.
төр захиргааны байгууллагаас бол энэ үйл хөдлөлтөөр онцлогооны хариуцлага байгууллага нь бол 2000 он хүртэл бол мэрэгжлийн хяналтын дэд үтсийн хяналтын газар байсан. Дэд үтсийн хяналтын газар бол байцаагч нар нь бол миний ажлыг яг мэддэг байсан. Гэтэл 2000 онд бол дэд үтсийн газар хоолны хяналт, хорны хяналт бүгдийг нийлүүлээд нэг мэрэгжлийн хяналтын ерөнхий газар гэж байгуулад тэгээд нөгөө хүмүүс нь бол ямар ч одоо энэ доороос гарч ирж За баярлалаа. За цаг дууссан байгаа. Цаг гаргасан та бүхэнд баярлалаа. Оролцогч панелистуудад бас баярлалаа. Амжилт хүсье. За. За баярлалаа. Санд бодлоо хэлсэн асуулт асуусан оролцогчдоо бас баярлалаа. За ингээд үндсэндээ бид нэр 4-5 цагийн туршид энэ стандартын чиглэлээр олон талаас нь олон мэрэгжлийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл олон талаас нь ярилцлаа. За Монгол олон хурал зөвлөгөөн нэгдсэн хуралдаан сургалт семинар болж байна. Энэ бүгд заавал нэг үр дүнтэй байх ёстой. За өнөөдөр бид нэр стандартын хүрээнд хэрэгжсэн энэ олон салбар хэлэлцүүлгийн хүрээнд энэ хэлэлцүүлгүүдээс гарсан нэгдсэн санал дүгнэлтийг боловсруулж бас оролцогчдод олон нийтэд танилцуулж байгаа. За ингээд санал дүгнэлтийг стандартын эрх зүйн орчныг шинжлэх санал дүгнэлт гаргах холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий энэ ажлын хэсгийн дарга улсын их хурлын гишүүн Батнайранд таныг танилцуулна гэж явж байна. Юу юм? За баярлалаа. За бүгдээрээ ямар ч хэлсэн ингээд 3 хоног за барилга, хүнс, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин гэсэн 3 сэдвээр за 3 хоног ямар ч хэлсэн оролцогч бүх талуудын оролцоог хангаж хуралдлаа. Тэгэхээр энэ хуралдаанаа бас үр дүнтэй болохын тулд энэ манай ажлын хэсгээс санал гаргасан юм а. Бүгдээрээ хүмүүсийн гаргасан энэ саналуудыг бүгднийг нэгтгээд зөвлөмж болгоё. Зөвлөмжөө ажлын хэсэг цаашаага аваад явах болно. Хууль эрх зүйн хүрээнд шинжилэл эсвэл нэмэлт өөрчлөлт оруулах байна уу? Эсвэл тухайн салбар дээр шаардлагатай реформ байх юм бол бид нар улсын хурлын зүгээс тэр хяналтан дээр ажиллая. Тэрийг хамтдаа шийдэхин төлөө явъя гэж байна. За тэгээд за өчигдөр өнөөдөр за ингээд сүүлийн 3 хоног бид нар бүхэн хуралдаад салбар хуралдаанууд дээр бүгдээрээ эхний зөвлөмжийн драфтуудыг бол гаргасан. За энэ драфтууд дээр өнөөдөр та бүхний нэгдсэн хуралдаанаас бас гарсан санаа хамгийн гол нь саналуудыг бас тусгаж оруулахыг хичээсэн байгаа. Гэхдээ энэ дээр бас техникийн засварууд орно гэдгийг гаргуулъя. За мөн дээрээс нь дөнгөж саяхан хэлсэн хүмүүсийн санал арай тусч амжаагүй баг. Дээрээс нь бид нар санал хүсэлт авах хайрцагуудыг байршуулсан. За тэр хайрцагууд дээр бас оролцогчд маань ингээд саналаа өгөх боломжтой байсан байгаа. Тэгэхээр тэр хайрцагуудаа бид нар нээж амжаагүй учраас тэр саналууд бас тусч амжаагүй байгаа. За тэгэхээр та бүхэнд бас таны хэрвээ санал ороогүй байх юм бол та бүхэн энэ хайрцагнууд санал хүсэлт авж байгаа хайрцагнуудад өөрийнхөө саналыг танд тараагдсан хуудаснууд дээр заавал бичиж оруулаарай. Бидний нэгтгэл дээр таны санал бас орох болно. За хүнсний салбараас бүгдээ эхлэе. Хүнсний салбарын стандарт хэрэгжилт эрхцэн орчинд та бүхний хамгийн гол нь мэрэгжлийн холбоод оролцогч талуудаас ирсэн саналуудыг та бүхэнд танилцуулъя. За хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах заалтыг стандартчлал техникийн зохицуул тогтлын үнэлгээний итгэмжлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөд тусгах. За хүнсний салбарын 650 стандартын 150 гаруй стандартыг шинчилж нэмэлт өөрчлөлт оруулах шинээр 30 стандартыг боловсруулах шаардлагатай байгаа юм байна. За мөн стандартыг боловсронгуй болгох чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хөгжиж буй орны нийтийн түншүүтэй хамтран ажиллах. Хүнсний түүхийд бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний түүхийд хүнсний бүтээгдэхүүн болон ус, ундаа, шүүсний үйлдвэрлэл, худалдааны мөрдөх техникийн зохицуултыг шинээр боловсруулах. Стандарт худалдан авах процессыг ил тод нээлттэй болгох гэсэн байна. За үргэлжлүүлээд.
За техникийн зохицуулалт гэдэг маань заашгүй дагаж мөрдөх ёстой зохицуулалт байгаа тийм. Хүнсний түүхийн эд бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлт, бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээ, сахар, транс тосны агуулмжийн зөвлөмж хэмжээг наривчлан тодорхой тусгах. Хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоолны тоног төхөөрөмж, сав хэрэгслийн хийц чанар аюулгүй байдал тавигдах шаардлагын стандартад ган төмөр, хөнгөн цагаан, никель савны марк, төрөл болон хуванцрын төрлийг тодорхой тусгах. Стандарт техникийн зохицуулалт тусгагдаагүй хүнсний түүхийд бүтээгдэхүүнд тавих шаардлагыг боловсруулж батлах, хүнсний салбарын стандартын мөрдлөлтийг үе шат бүрдэн цахимаар хянах тогтолцоог бүрдүүлэх. За Монгол Улсын гайлын бүх лабораториудыг итгэмжлэлтэй болгох. За энэ бол бас өнөөдрийн хилцүүлгээс гарсан санал. Импортын бидний хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь импортоор орж ирж байгаа. Бүгд гайлын лабораториор баталгаажиж. Гэхдээ гайлынхан тавьсан презентац дээр нийт дээжийнх нь 99.9% буюу бараг тэр чигээрээ стандартын шаардлага хангасан гэж орж ирж. Энтэй бид нар санал нэгдэх үү? Энийг ямар ч монгол хүнээс суусан бол санал нэгдэхгүй гэж бодож байна. Тэгэхээр гайлын өнөөдөр бидний бас ойлгосон зүйл гайлын лабораториуд итгэмжлэгдээгүй олон лабораториуд байгаа юм. Итгэмжлээгүй лаборатори гэдэг чинь стандартын шаардлага хангаж байгааг нь мэдэхгүй гэсэн үг. Үр дүнд нь бид нар тэгвэл яаж идэх юм? Тэгэхээр итгэмжлэлийн хүрээнд бол гайлын бүх лабораториудыг итгэмжлэлтэй болгох. За энэ дээр бол бид нэр ажлын хэсгийн хүрээнд дуу хоолой маш чанга байна. Та бүхэн хамтдаа байгаараа энэ шинжилгээг бид нар заавал хамтдаа хийх ёстой гэж үзэж байгаа. За салбар хоорондын уялдаа холбоог хангах зохицуултыг болгох. За салбар хоорондын уялдаа бол бүх салбарууд дээр гарлаа. Тогтолцооны бид нар хямралд орцсон юм байна. Хүнсний салбар, барилгын салбар, эрүүл мэндийн салбар, хүрээлэн буй орчин. Тогтолцооны шинжилэл хийхгүй бол бид нар энэ стандартчлалыг хариуцж байгаа салбар маань лабораториуд нь 30 жил бид нар яг нэглэхэд орхигдсан салбар. Хөгжил нь урагшаагаараа явцсан, стандарт нь хоцорсон, лабораториуд нь хоцорсон. Лаборатори байхгүй нэг гэдэг чинь лабораторийн хүчин чадал дийлэхгүй гэдэг чинь бид нар юу шинжилж байгааг ч мэдэхгүй гэсэн үг шүү дээ. За дараагийнх нь. За байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж лабораториудын ашиглагдах уруулж бодисуудын хэрэглээ нийлүүлэлтийг хялбаршуулах, технологийн дэвшил ашиглах. Байгаль орчны салбарын стандартуудыг олон улсын стандартад нийцүүлэх, зохицлыг сайжруулах, шинжлэх, хүчингү болгох. Хүрээлэн буй орчны хяналт шинжилгээний техник тоног төхөөрөмжийг шинжлэх. Лабораториудын хүний нөөц хүчин чадлыг нэмэгдүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх. Цаг хугацаа алдалгүй сорцыг шинжилдэг болох. За жишээ хэлсэн байна. Агаарын чанарын стандартын нийт 611 үзүүлэлт тусгагдсанаас түгээмэл тархалтаа 6 үзүүлэлтийг шинжлэх чадамжтай байгааг анхаарч нэмэгдүүлэх арга хэмжээ авах. За стандартын хэрэгжилтэд иргэдийн хяналт оролцоог нэмэгдүүлэх, төрийн бус байгууллагад боломжит хяналтыг шилжүүлэх, урамшуулах, иргэдэд хялбар ойлгомжтой байдлаар хүргэх. Энэ экосистем дотор төрийн оролцоо дэндүү хүнд байна. Төрийн оролцоог бүгдээрээ энэ стандартын энэ хэрэгжилт боловсруулахаас эхлүүлээд хэрэгжих хяналтанд иргэдийн оролцоод мэрэгжлийн байгууллагуудын оролцоо илүү чухал юм. Тэгэхээр төрийн оролцоог илүү багасгаж мэрэгжлийн байгууллагад аж ахуй нэгжүүд иргэдийн оролцоог илүү сайжруулах зайлшгүй шаардлага байгаа нь бүх салбарууд дээр харагдлаа. За судалгааны байгууллага хүрээлэн лабораториудад хийгдэж буй тайлан мэдээллийг иргэд байгаль орчны үнэлгээний аж ахуй нэгжүүдэд ашиглах боломжийг бүрдүүлэх ил тод нээлттэй байдлыг хангах. За Монгол Улсын үндсэн хуулийн 6-гийн 2-т бас нэг туссан заалт байгаа. Ялангуяа байгалийн баялагийг ашигладаг холбоотой бид байгалийн баялагийг ашиглахдаа тэрний гарч ирж буй нөлөө эдгээрийг бол бид нар мэдэх эрх нь үндсэн хуулиараа биднэрт хангагдсан. Тэгэхээр энэ байгаа мэдээлэлээ бүгдээрээ ил тод болгож ээж олон нийтэд нээлттэй болгож ээж ашиглах тэр оролцогч талуудад бүгдээрээ нээлттэй болгож ээж өнөөдөр ямар асуудалтай тулгарсан байгаа юм. За ядаж байгаа мэдээллийг ашиглаад илүү бүтээмжтэй хамтарч ажиллах тэр боломжийг зайлшгүй олгох шаардлага байна. Ер нь бол 30 жил дандаа мэдээллийг хаах, мэдээллийг ил тод байлгахгүй дарж ирсэн. Хамгийн тод жишээ би өөрөөсөө оролцоо явуулсан боловсролын зээлийн сан. Бүх мэдээллийг төр ингээл нуугаал хаах гэдэг. Тэрнээсээ болоод ямар ялзрал дотор нь явагдсныг бид нэр мэддэггүй те. Тэгэхээр энэ дээр бол засгийн газраас шилэн gov.cgm ингээд сайт ажиллуулаад бүх мэдээлэлээ нээлттэй ил тод болгож байгаа. Тэрүүн дээр ч гэсэн тэгвэл энэ бидний шаардж байгаа энэ мэдээллүүдийг бас нэмж зайлшгүй оруулах шаардлага нөхцөл тулгарсан байна. Тэгэхээр энэ жигсаалтыг гаргаад шилэн gov.cgm гэдэг аль түрүүн засгийн газрын байгаа тэр ил тод болж байгаа мэдээлэл дээр бүгдээрээ
дахиж нэмж энэхүү мэдээллүүдийг оруулъя гэдэг ажлыг хамтдаа хийх шаардлага байна гэж үзэж байна. За, үргэлжилж байна. Хүн амын ундны усны чанарыг бүгдээрээ олон талаас ярьлаа. Энэ бол үнэхээр бидний эрүүл мэнд аюулгүй байдалд магадгүй топ 3 зүйлийн нэг гэх юм бол ундны ус орох юм байна. Ундны усаа бид нэр чанарын шаардлага хангах юм бол магадгүй бид нар тулгарч байгаа тэр одоо эрүүл мэндийн асуудлуудын хэдэн хүн шийдэгдэх үү. За тэгэхээр хүн амын ундны усны чанарын стандартын асуудлыг онцгой анхаарах. Шугам сүлжээний шинжилгээг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгөө хэлбэрээр хийх. За стандартгүй боловч зохицуулах шаардлагатай асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой болгох, чиглэл гаргах, стандарт зохицуултгүй байгаа хог хаягдал, шатаах цугнаас гарах бохирдлын стандартыг яаралтай бий болгох. Саарл устай холбоотой эрх зүйн зохицуултыг тодорхой болгох, байгаль орчны төлөв байдлын тайланг улсын их хурл дээр иргэн хилцдэг болох. Энэ хилцдэг байж байгаа одоо хилцдэг болцсон юм байна. Хуулийн зохицуулалтаар энийг иргэн улсын хурл дээр нээлттэй хилцдэг болох. Лабораторийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, хувийн хвшлээр гүйцэтгүүлэх. Орчны аюулгүй байдлыг харгалзалгүй төрөл бүрийн зохицуулалтаар газар олголт хийж байгааг анхаарах салбарын хоорондын уялдаа холбоог сайжруулах, дотоод орчны агаар хөрс усны бохирдлын стандартыг батлах, хяналтыг сайжруулах. За, бүтээгдэхүүний хадгалтын хугацааны асуудал, гайлын хяналтыг сайжруулах, хугацааг өөрчлөн худалдаанд гарч байгаа асуудлыг хяналт байхгүй байгааг анхаарах, хяналтын тогтолцоог наривчлах, ил болгох. За, биднэрт хяналтын тогтолцоо байхгүй биш ээ. Мэргэжлийн хяналт алга боллоо гэд хяналтын тогтолцоо байхгүй юм шиг бас сая тайлбарлах гэдэг л да. Үгүй шүү дээ. Хяналтын тогтолцоо нь салбар руугаа явцсан байгаа. Гэхдээ үүнээс болоод тэр хоорондын мэдээлэлээс солилцох уялдаа холбоо нь өөрөө алдагдсан юм байна. Буцаад аж ахуйн нэгжүүдээр ямар үйл ажиллагаа, ямар асуудал гарч ийнэ гэхээр давхарцсан баахан хяналтууд орж ирдэг. Энэ судалгааны бас дүгнэлт бас байдаг юм бэл. Тэгвэл энийг илүү бид нар тэгвэл дараагийн түвшинд хэрхэн гаргахгүй. Ялангуяа хүний эрүүл мэнд аюулгүй байдалтай холбоотой хүнс байна, эм байна, хүрээлэн буй орчин байна. Энэ хяналтын тогтолцоог бүгдээрээ нэгдсэн илүү хоорондоо уялдаатай тогтолцоо руу зайлшгүй шилжүүлэх шаардлага үүссэн байна гэдгийг бол та бүхэн маань олон талаас нь олон өнцгөөс бас тайлбарсныг энд тусгасан байгаа. За, худалдааны байгууллагын эрсдлийн үнэлгээний журам батлуулах, чөлөөт бүс гайлын татвараас зайлсхийх асуудлыг зохицуулах, гайлын бүрдүүлэлт хийх хугацаа, шат амжилгыг багасгах, хөнгөвчлөх, зөвшөөрлийг цахимаар түргэн шуурхаа олгодог болгох, зөвшөөрөл эзэмшигч стандарт хууль дурам зөрчил, зөвшөөрлийг хүчингү болгодог, дахин олгодоггүй байх хатуу зохицуултыг бий болгох. За, яг энэ мөчтөө уяад бол зөвшөөрлийн хуулийг шинжлэх ажлын хэсгийг улсын хурлын гишүүн гаавыг бас ахлаа явж байгаа. Тэр зөвшөөрлөлтэй холбоотой зохицуултыг би тэр ажлын хэсэгт бас өгнө. Гэхдээ нөгөө талаасаа зөвшөөрөл стандарт гэдэг бол хоорондоо нэг зоосны хоёр тал шиг бас уялдаж ажиллах ёстой. Тэгэхээр манай хоёр ажлын хэсэг ч гэсэн хоорондоо бас дараа нь уялдаж бас ажилланаа. За, хүнсний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалт хариуцлагыг дээшлүүлэх. За, ийм санал дүгнэлтүүд бол зөвлөмжөнд та бүхнээс тусгагдаж гарч ирсэн байна. За, эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт эрх зүйн орчинд, хууль эрх зүйн чиглэлээр стандартын эрх зүйн орчинг боловсронгуй болгоход бие дааж санхүүжүүлэх санхүүгийн механизм бүрдүүлэх. За, бидний өнөөдөр энэ ерөөсөө стандарт хуучирсан байгаа энэ бүгд явж дандаа санхүүжилттэй холбоотой байхгүй. Нэг талаас яам хийх ёстой юм шиг, төр хийх ёстой юм шиг. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүд нь өөрсдөө шаардаад байдаг. Гэхдээ тэрийг хэн хийх нь яг ингээд хоёрын дунд гурвын хооронд ингээд хаягдаад ирсэн. Гэхдээ энэ дээр барилгын салбарыг бас өнөөдөр энд оролцуулсан нь учиртай. Бусад салбартай харьцуулах юм бол барилгын салбар одоо энэ дээр гарах бах. Өөрөө санхүүжүүлэх тэр барилгын хөгжлийн төв гэдэг механизм бас байна, тий. Маш олон асуудал дагуулж байна. Гэхдээ өөрийн тэр эрх зүйн орчныг боловсронгуй болгох норм нормативыг шинжлэх норм нормативын сантай байна. Тэр мөнгөө төрөөс хамааралгүйгээр босгож чадаад байна, тий. Тэгэхээр энийг улам сайжруулах ёстой. Гэхдээ яг иймэрхүү санхүүжилтийн зохицуулалт улсын төсвөөс хамаарахгүйгээр салбар хоорондын уялдаагаар ингээд жишээлбэл эрүүл мэндийн салбар дээр бид нэр зайлшгүй бас тусах хэрэгтэй гэж үзэж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбар дээр эрүүл мэндэд одоо сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүнүүд зөндөө байдаг шүү дээ. Бусад орны жишгийг аваад үзсэн ч гэсэн эсвэл тэр
одоо саахны холбоотой бүтээгдэхүүнүүд байна. Арх согтууруулах ундаатай бүтээгдэхүүнүүд байна. Яагаад энэ дээр тэгвэл барилга шиг ажилтнанд орж байгаа барилга тодорхой хувь сандаа байршуулдаг шиг бас тэр бүтээгдэхүүнүүдийн зарагдж байгаа тодорхой хэсгэнд санд байршуулад тэр сан нь өөрөө буцаад тэр салбарын эрх зүйн орчин, тэр салбарын норматив одоо стандартыг хангахад яагаад зарцуулж болохгүй гэж. Тэгэхээр энэ салбарын зохицуулалт бол өгүүлэгдэж байгаа нь одоо энэ дээр тодорхой гарч ирж байна. Стандарт боловсруулах, батлах, хэрэгжүүлэх хянах тогтолцоонд төрийн оролцоог багасгаж, хувийн хвшлийн зөвлөх менежментийн байгууллагаар хийлгэх. За мөн одоо энэ дээр иргэдийн оролцоо, одоо хөндлөнгийн оролцоо зайлшгүй шаардлагатай байна гэж гарч ирж байна. За эрүүл мэндийн салбарын стандарттай холбоотой зохицуулалтыг стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуульд салбарын онцлог байдлыг тусгасан одоо салбарын хуулиудаа бас уялдуулах. Стандартыг шинээр боловсруулах, батлах, хүчингүй болгох процессыг шуурхай тодорхой болгох, хугацааг богиносгох, төрийн оролцоог багасгах. Яг уу стандартыг батлах нь ингээд нэг стандартыг батлахад 1.5-аас 2 жил шаардж байна. Олон улсын жишгэн ч ийм байна гэж ярьдаг. Тэгвэл бид нар яг үнэхээр хүчний талаас харсан ч гэсэн 2 жилээр нэг стандарт батлах юм бол бид нар хизээд стандарт тэгвэл гүйцэж батлах. Магадгүй энэ дээр түргэвчилсэн тийм зохицуулт зайлшгүй гарч ирэхгүй бол бид нар салбараа хизэж гүйцэхгүй юм. 2 жил тутам 20 стандарт гэх юм бол бид нэр хизээ салбараа гүйцэх. Энэ Монгол улсын хувь явж байгаа хөгжлийг тэгвэл бид нэр хизээж гүйцэхгүй 30 жилийн энэ хоорондын зай хизээж нөхөж чадахгүй байна. Тэгвэл энэ дээр тусгаал нь яагаад тэгвэл арга хэмжээ авч болохгүй. Та бүхэн энэ дээр санал нэг байна уу? Санал нэг байна. За шинжлэх шаардлагатай эрүүл мэндийн стандартуудыг шинжлэх, хэрэгжиж байгаа стандартад тогтмол хугацаанд үнэлгээ үзлэг хийдэг байх. Стандарт магадлан итгэмжлийн талаарх мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг олгох, мөрдөлт хэрэгжилтийг сайжруулахад мэдээллийг нээлттэй болгох. Та бүхэн нэг зүйлийг анзаарч байгаа. Мэдээллийг нээлттэй болгох гэдэг маш олон талаас гарч ирж шүү. Тэгэхээр байгаа хэдэн мэдээлэл бүгднийг шилэн говцэг юм дээр л тавьчих. Тэр платформ нь аль түрүүн байна. Бид нар заавал нэг вебсайт хийгээд тавих шаардлагагүй. Хүмүүс бүгдээрээ тийшээ ороод салбарын мэдээлэл өөрсдөө одоо хайгаал болоод авах боломжтой. Тэгэхээр энэ мэдээллүүдээ бүгдийг одоо байгаа мэдээлэл бүгдийг нийлт тавь. За стандартын журам, удирдамж зэрэг эрх зүйн акт боловсруулан батлуулалттай уялдаа холбоо болон бүтцийг тодорхойлох. За энэ бас маш ноцтой асуудал байна шүү дээ. Олон жил яригдсан мөртлөө шийдэгдэв. Надад бол яг үнийг хэлэхэд энийг сонсоод бол миний илийг хэмтэрч. Миний аав өөрөө хүний гавьяат эмчихгүй. Гэтэл эмчнэр дээр ямар асуудал толгорч ийн гэх юм бол стандартыг бариад эмчилчихээр тэр хүнээ буруу эмчилчихээс эсвэл хуучин аргаар эмчилчихгээд байдаг. Шинэ орчин үеийн тэр олон улсын дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмж удирдамжаар эмчлэхээр тэр эмч өөрөө шүүхтэр очоод ял авах нь шүү дээ. Энд ч одоо юу гэсэн үг юм бэ? Арайч дээ. Олон жил яриад шийддэг юу ярьж байгаа юм бэ? Энэ бол яг үнийг хэлэхэд хэр хэмжээнээс арай л дэмтсэн нэг энэ бүр арай л хүлээн зөвшөөрч болохгүй нэг том юм явж байгаа байхгүй. Тэгэхээр энд эрүүл мэндийн салбарынхан байна. Энийг бүгдээрээ тусгаалan аваад заавал шийдэл гаргана шүү. Энийг гаргаж чадахгүй бол тэгвэл бид нэр юун тэр олон стандарт батлах тийм биз дээ. Тэгэхээр энэ нь удирдамж байх юм уу? Олон улсын гайдлайн байх юм уу? Стандарт байх юм. Энийг бүгдээрээ тодорхой болгох. Энэ бол яг үнийг хэлэхэд заавал нэг цаг хугацаа шаардах биш. Зүгээр хитэн төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хитэн хурлаар хийгээд шийдэх боломжтой байна шүү дээ. Тэгэхгүй бол энэ хитэн эмчнараа ийм том эрсдэлд оруулан ингэж байлгана гэж байхгүй шүү дээ. Сая ингэж 4 хурал явхад бол энэ дээр би тусгаалan хэлмээр санагдаж байгаа. Эрүүл мэндийн салбарын одоо оролцогч талууд үнэхээр эрүүл мэндийн салбарын хүмүүст бүгдээр сэтгэлээрээ хүмүүсэхгүй. Сэтгэлээрээ гэдэг нь үнэхээр харагдаж байна. Энэ сэтгэлээрээ явж байгаа хүмүүсийг хүний төлөөгөд зөв шийдвэр гаргаж яхад нь шүүхтэр аваачаад яллаж болохгүй шүү дээ. Ийм хүний эрхийг зөрчсөн хүнлэг бус хитэн стандарт дүрмийнхээ хоорондын зөрчлийн асуудлаас болоод эмчнэрээ ялт унгаж болохгүй. Буцаад тэр хүн зөв онцлогоогоо хийлгэж чадахгүй ийм байдал бид нар хизээж оруулж болохгүй. За энийг бол эрүүл мэндийн салбар дээр нэгдүгээр тавьж байгаа бүгдээрээ шийдэх асуудал гэж бодож байгаа. За та бүхэн маань харин дэмжиж өгөөрэй.
За нийгмийн эрүүл мэнд эмнэлт зүйн стандартыг сайжруулах чиглэлээр за бусад орны жишгээр хүний эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах хяналтыг цогцоор шийдэх тогтолцооны асуудал дандаа тогтолцооны асуудал. Ер нь тогтолцооны асуудал нь гажигдсан юм байна. Аргагүй шүү дээ. Хитэн лаборатори стандартыг хариуцсан хитэн байгууллага 30 жил төсвийнч тавьж өгөхгүй хайцсан. Тэгчээд бас одоо бид нэг талаас одоо итгэмжлэл шаардаад байдаг. Тэр байгууллагын итгэмжлэлийг одоо авч чадахгүйдаа биш хүсээгүйдээ авч чадахгүй байгаа шүү дээ бас. Хөрөнгө оруулалтыг хийж өгөхгүй болохоор чинь тэр байгууллагад яаж итгэмжлэхтэй. Тэгэхээр энийг ингээд хөрөнгө оруулалтын зүгээс ч гэсэн энэ салбарыг тэр чигээр нь 30 жил хайж ирсэн байна. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ дуу хоолой болоод мэдээж гинэт маргааш бүх юм шинжлэхчихгүй, маргааш гинэт тогтолцоо сайжирчихгүй. Гэхдээ бид нар энэ агуулгын энэ бас 3 хоног ингээл дахиад нэг хурал гэж байна. Гэхдээ бид нар ямар ч гэсэн энэ хурлаасаа үр дүн гаргахын тулд эхний бидний хийж чадах алхам бол энэ та бүхний гаргаж ирсэн энэ асуудлыг бүгдийн цогцоор нь ингээд нэг зөвлөмж болгож гаргаж явах хэрэгтэй. За тэгээ бүгдээрээ алхмаар цаашаа дуу хоолойгоо өргөж энэ сэдвийг Монгол улсын хэмжээнд гаргаж ирэх хэрэгтэй. Ач холбогдол өгөх хэрэгтэй. Чуулган дээр ярих хэрэгтэй. Төсөв болохоор хитэн лабораторийн сайжруулаад өгөөч биш. Жилжингээ ярих юм бол олон нийтийн хүлээлт үүсэх юм бол төсөв дээр аяндаа суу. Гэхдээ нэгэн удаа хурал хийгээд энэ гинэт одоо сангийн сайд сонсоод гинэт одоо бүх юм өөрчлөгдөд одоо төсвүүд дээр суучихгүй шүү дээ. Тэгэхээр бид нарыг байнга ярьж асуудлыг нь дэвшүүлж гаргаж ирэх зайлшгүй шаардлага байна шүү. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн энэ дээр дэмжиж өгөөрөө. Энэ дээр бас манлайлан ажиллах залуу гишүүд ч бас байгаа шүү. За бүх салбарын стандартуудад орчноос шалтгаалсан хүний эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах шаардлага үзүүлэлтийг тусах зохицуултыг оруулж зөрчсөн тохиолдолд зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг байх. За зөрчлийн хуультай бас холбоотой хэд хэдэн асуудлууд бас хөндөгдөж байлаа. Олон улсын заавар удирдамжид орсон эм эмчилгээний оншилгоог аль нэг стандарт зааварт оруулахгүйгээр шууд хэрэглэх эрх зүйн орчныг бүрдүүлэх. За яг энэ дээр гарч ирж байна те. За энийг салбартаагаа бүгдээр энийг ойлгомжтой болгоё. Эрүүл мэндийн байгууллагын бүтэц түгээмэл тусламж үйлчилгээний оншилгоо эмчилгээний стандарт заавартай байх. Эрүүл мэндийн цахим үзэлгийн стандарт бий болгох. За телемедицин гэж түрүүн бас ярьж исэн санаа орсон байна. За эмзэн стандартыг сайжруулах чиглэлээр. Тэгэхээр энэ эм дээр бас олон зүйл яригдсан те. Энэ дээр бүр сонсгол хүртэл хийгдсэн шүү дээ. Гэтэл би ч гэсэн энийг хорхоос өмнө ойлгоогүй. Энэ чинь салбарын бас нэлээд одоо нуанстай зүйлүүд байна те. Эмийн стандарт гэж байхгүй. Эм бол фармакофенээр явдаг гэж шал ондоо тогтолцоотой байна шүү дээ. За эмзэн салбарт мөрдөж буй зохицуултыг 5 стандартыг эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нийцүүлэн төслийг шинжилэн боловсруулах, салбарын стандартуудад үнэлгээ хийж шинжлэх, эмнэлгийн хэрэгслийн чанарын удирдлага тогтолцоо MNS ISO 13480-2021 стандартыг эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдэд даган мөрдөх эрх зүйн орчныг бүрдүүлэх. За дотоодын үйлдвэрийн анхдагч эм ургамлын гаралтай эм уламжлалт эм тэдгээрийн түүхийн эдийн чанар аюулгүй байдлыг шинжлэх үндэсний фармакофенийг шинжилэн боловсруулах ажлыг эрчимжүүлэх. За үндэсний фармакофен дээр бас маргаантаас идэв байлаа шүү. Үндэсний фармакофен гэж яг дотоодын тэр уламжлалт гадаадад байдгүй эмийн үндэсний фармакофен байх нь зөв. Гэхдээ гадаадаас орж байгаа эмнүүд дээр үндэсний фармакофен гэдэг тэр олон одоо Америк, Японы стандартыг бид нар үндэсний тэр фармакофен руу оруулаад нэгэнтэл гадаадаас одоо Америкээс те одоо Америкийн шаардлага хангаад ирсэн юмыг бид нэр заавал үндэсний кофенд өөрсдөө нэмэл тэрийгээ тэгээд апдейтлж чадахгүй юм хэмжээнд байж тэгж дахин нэмж хүн суртал гаргах бас шаардлага байна уугүй юу? Энэ дээр салбарын бол хоёр хуваагддаг гэж ажиглагдлаа. Гэхдээ энийг нэг талдаа гарах хэрэгтэй шүү. Үүнээсээ болоод бас салбар өөрөө мухардалд ороод байж болохгүй. Хамгийн чухал нь хэрэглэгчид бас эндээс хохирж болохгүй. Монгол улс үндэсний фармакофений 3-5 жил шинжлэх шаардлагатай төсвийг шийдвэрлэх. Энэ хардаа төсөв байхгүйгээд одоо цаг хугацаанд шийдвэрлэж чаддаг. Тэгэл нэг үндэсний фармакофен гэл нэг том улаан авцтай одоо бичиг баримт батлуулдаг те. Тэгэхээр энэ хідэн үний амбиц яваач байдаг юм уу? Тэгээ буцаад салбараа татан болсон ч юм уу эсвэл салбартаа хэцүү буцаад хэрэглэгчдэд одоо хохиролтой ийм бас зүйлүүдээ хиймээр байна. Чадах стандартыг хийгээд чадахгүйгаа зүгээр л гадаадын тэр дэлхийд хүлээн зөвшөөрсөн фармакофеныг л авах хэрэгтэй шүү дээ. Надад бол зүгээр энгийн бусад одоо орны жишгийг харахад бол ойлгомжтой харагдаад байна. За эмзэн стандартыг сайжруулах чиглэлээр энийг би уншсан шүү дээ, тэ. Дотоодын болон
тэг дотоодын болон гадаадын ерөнхий нэршлийн эм тэдгээрийн түүхийн эдийн чанар аюулгүй байдлыг шинжилэхэд үндэсний болон олон улсад зөвшөөрөгдсөн фармакофений ашиглах. За яг энэ гараад ирж байна те. Олон улсад бэлэн фармакофенийг авч ашиглах зохицуултыг хуулинд тусгахтай. Яг гарч байна. Тэгээд үндэсний фармакофен гэж сүртэй бичиг баримт батлуулчаа тэгээд бид нар тэрийг төсөвгүйгээд цаг хугацаанд нь шинжилж чадахгүй юм шүү дээ. За дараагийнх нь лабораторийн стандартыг сайжруулах чиглэлээр за бүх лабораториудыг магадлан итгэмжлдэг болгох. За энэ бол за тэр стандартуудыг дурдсан байна те. За энэ бол бас маргаантай те. Бүх лабораторийг шууд ингээд хөрөнгө оруулалтын шийдэг өгж бүгдийг ингээд итгэмжлэл одоо шаардна гэхээр бас бид нар яг үнэлэхэд бас дэлхийд байхгүй зүйл хийх гэдэг юм л та. Гэхдээ итгэмжилдэг тэр болохын тулд тэр итгэмжлэлийг үнэндээ яг хинээс тэр шаардлага тавьж байгаа юм бол иргэдээс тавигдах хэрэгтэй. Бид нар яг үнэлэхэд өнөөдөр цусны шинжилгээ өгөхдөө тэр лаборатори итгэмжлэгдсэн үгүй юу гэж хардаг хүн байна уу? Мэдтгүү шүү дээ. Бид эндээс би юу ойлгосон бэ гэхээр за би зүгээр хувь хүн Батнайрамд хувь хүний хувьд би цусны шинжилгээ өгөхдөө тэр лаборатори итгэмжлэлийн эзэмшиг мэддэггүй юм. Хардагч юм байна. Тэгэхээр энэ мэдээллийг бас иргэдэд өгөх хэрэгтэй юм. Эрүүл мэндийн салбар дээр байгаа 400 лабораторийн 35 л итгэмжлэгдсэн байна. Итгэмжлэгдсэн гэдэг нь гарч байгаа тэр хариу нь цусны шинжилгээний хариу ямар ч хэлсэн тэр одоо шаардлагатай стандартыг нь хангасан хөндлөнгийн байгууллагаар одоо баталгаажсан гэсэн үг тий. Тэгэхээр энэ бол бүх лабораториудыг итгэмжлэхээс илүүтэйгээр гайлын лабораториудыг харин бүгдийг зайлшгүй итгэмжлэх шаардлагатай байна гэдэг агуулга дээр бас бүгдээрээ сал нэгдсэн байх гэж бодож байна. За эрүүл мэндийн лабораториудыг итгэмжлэх за стандартчлал техникийн зохицуулалт тохирлын үнэлгээ итгэмжлэлийн тухай хуулинд шинжилсэн найруулгын төсөл тусгах. За эм эмнэлгийн хэрэгсэл импортлох аж ахуйн нэгжүүд эм эмнэлгийн хэрэгслийн сорилт туршилтын лабораторитой болох бүтээгдэхүүний тохирлын үнэлгээнд хамруулдаг болох. Эм эмнэлгийн хэрэгслийн баталгаажуулалтын байгууллага нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн байх зохицуултыг бий болгох. Өнөөгийн хяналтын тогтолцоог сайжруулах, нэгдсэн зохицуулалтаа болгоход эмийн агентлагийн чиг үүргийг нэмэгдүүлж хүнс эмийн агентлаг болгож өргөжүүлэх. За энэ санаа бол яг олон талаасаа яригдчихэв. Яг салбарын одоо хяналтын тогтолцоонууд бүгдээрээ салбар дээр очиод эндээс уялдаагүй гэдгийг харагдаад байна л та. Яг хөө гэхдээ засгийн газар дээр одоо яг засгийн газрын хяналт шалгалтыг хариуцсан одоо сайттай болсон те. Тэгэхээр энэ бол ингээд засгийн газар дээр одоо давхарсан ордог тэр хяналтууд бол илүү одоо цэгцлэгдэж байгаа юм байлаа. А гэхдээ олон улсын жишгийг аваад үзье л та. Америк байна, Канада байна. Энэ яг хоёр судалсан ш. Хүнс эм гэсэн хүний амаар ордог эрүүл мэндэд шууд нөлөөтөө энэ хэдэн бүтээгдэхүүндээ төрийн хяналтын тогтолцоонд механизм нь маш ойлгомжтой нэгдсэн тогтолцоотой байл. Тэгэхээр тэр барилга уул уурхай ч юм уу за тэр бол салбараараа явчихна. Бид нар зүгээр хүнс эм дээрээ ядаж төрийн тогтолцоо нь маш ойлгомжтой, уялдаа холбоотой нэгдсэн тогтолцоо байх олон улсын жишгээр бас байх ёстой маа гэдэг нь салбарын зүгээс гарч ирж байна гэж ойлголоо. Та бүхэн тэрийг дэмжсэн үү те? За эрүүл мэндийн салбарын за энэ үргэлжилж байна те. Дотоод орчны агаарын бохирдлын стандартыг боловсруулж батлах, эмчилгээ онцлогооны стандартын зөвлөмж за энэ бол давхцаж байна. Эрүүл мэндийн стандарт давхцаж буй стандартуудыг арилгах, эрүүл мэндийн байгууллагын итгэмжлэлийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, итгэмжлэлийн ач холбогдлыг олон нийтэд ойлгомжтой нэмэгдүүлэх, техникийн хорооны хилцүүлгийг шатанд шинжээчийн баг оруулах. За нэр томьёоны тодорхойлолт хуулинд байдаггүй тул нийцүүлэх, хүний нөөцийн тоог стандартчилсан бодит байдалд нийцэхгүй байна. За хүний тоог аваад стандартаа оруулсан байдаг юм байна. Тэгэхээр тэр нь буцаад яг өнөөгийн нөхцөл байдалтай уялдахгүй. Тэгэхээр нэгсэндээ бас стандарт нэг талаас хоцрогдож байгаа, нөгөө талаас бас яг бидний өнөөгийн байдалд огт нийцхээргүй нэгсэндээ одоо мундаг стандарт тавьчаад тэрүүндээ хүрэхгүй болохоор асуудалтай гээд тэрэн дээр нь бид нэр хизэж хүрэхгүй. Эсвэл боломжгүй. Эсвэл практик биш тийм. Магадгүй Америкт хэрэгжиж багадгүй л та. Гэхдээ Монголд хэрэгжихэргүй ч юм. Тэгэхээр энэ одоо тохирлуудыг энэ одоо асуудлуудыг бас шийдэх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Хөдөлмөрийн тухай хууль болон салбарын хуулийн нийцлийн асуудал, за хуваарь бизнес эрхэлж байгаа эмийн сангууд ажилуулахад хүндрэлтэй болсон, стандартын зөрчил гаргахад зөрчлийн тухай хууль заасан дагуу хариуцлага өндөр байх. Энэ хуваарь бизнес эрхэлж байгаа эмийн сангууд байна те. Бид нар эмийн сангийн стандарт гэдэг энийг олон хүн хэлжил. За тэр ийм хоорондын зайтай байх, ийм байх тэр одоо жишээлбэл одоо үйл ажиллагаа явуулж байгаа нь одоо
тэр үйл хөдлөлийн гэрчилгээнд тэн дээр байх гэдэг. Энэ бол нэг тийм чухал стандарт уу эсвэл эмийн стандарт нь чухал уу? Тийм биз дээ. Эмчилгээ, оншилгоо, эмийн стандарт нь чухал болохоос биш тэр эмийг ямар эмийн сангаар ороод тэр хоорондын зай ямар байна. Тэр магадгүй 500 дахь асуудал. Гэтэл тэн дээрээ хідэн жижигхэн одоо байгууллагуудаа дарамтлаад яг үндэ хэлэхэд эмийн стандарт, эмийн тэр фармакофеин за тэр эмийн найрлага эднэр дээр л илүү чанарын стандартаараа хангаж явах хэрэгтэй үстэй. Тэр энэ тал руугаа бүгдээр анхаарлаа хандуулъя. Тэр ямар одоо жишээлбэл барилгад тэр нийт давхрын ямар барилгад одоо бүр ингээд хүн ороход ус нь гоожж байгаа нэг тийм биш л бол тэр нэг тийм бид нар үнэт эмээсээ ороод тэрийг үндэ анзаардгүй те. Тэр им чухал болохоос биш тэр барилгын стандарт ч юм уу тэр талаас магадгүй 500 дахь асуудал багш. За оршуулгын газрын орчны бохирдол ариутгын асуудлыг зохицуулах тогтолцоогийн баталгаанд заавал хамруулах жагсаалтанд оруулах, утаа гадаад орчны бохирдлыг шалгах, лабораторийн нөхцөлийг бий болгох, хүчин чадлыг нэмэгдүүлэх. За стандартын хяналтыг сайжруулах, стандартын төлбөр орчуулах хүндрэлтэй байдаг тул олон улсын стандартын жагсаалтыг яамд ил тод гаргадаг болгох, лабораторийн тухай хууль боловсруулахад олон нийтийн салбар төлөөлөл судалгааг онцгойлон авах, туул голын усны бохирдлын асуудлыг холбогдох байгууллагууд онцгой анхаарах, нийтийн ариун цэврийн асуудлыг стандартчлах. За барилгын салбарын байлаа. Барилгын салбарын одоо ерөнхий хууль те дөрвөн багц хууль одоо яг барилгын одоо хот байгуулалт одоо орон сурчлалтын яам дээр одоо драфтлаг эцэлэгдэж байгаа юм байна. Энэ бол яг салбарынхны одоо хамтдаа нэгдэж дуу хоолойгоо үргэж хуульд шаардлагатай өөрчлөлтөд оруулах цаг нь мөн шүү. Тэгэхээр дараа нь хууль батлагдсны дараамж үйлчилж ирснээс одоо яг дуу хоолойгоо үргээд яам руугаа хандаад өөрсдийнхөө саналаа өгөх цаг нь болцсон байлаа шүү. Тэгэхээр энийг бас дахиад энэ одоо завшааныг ашиглаад бас хэлмээр санагдлаа. За барилга байгууламжийн норм нормативын сангийн журмыг шинчлэх, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн шинжилэн төрийн бас байгууллагын төлөөллийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх. За бусад салбарыг та бүхэн өнөөдөр ингээд суухад бүгдийг сонслоо те. Тэгэхээр барилгын салбар бол яг асуудлууд ярьж байна. Төрийн бус байгууллагууд бас нэлээд дүү хоолой өндөр оролцоо өндөртөө харагдаж байгаа. Асуудлууд их байна. Бүгдээрээ асуудалтай. Бүгдээрээ тогтолцооны асуудалтай. Гэхдээ барилгын салбар ямар ч үсэн мэрэгжлийн одоо хүчтэй холбоодуудтай тусаа зөвшөөрлөө өөрсдөө тэрүүгээр олгодог төрийн оролцоог илүү багасгаж байгаа салбар байгаа байхгүй. За тэгээд барилгын хөгжлийн төвтөө норм нормативын санта. За энэ ажлын хэсгийн хүрээнд ч гэсэн одоо энэ норм норматив гэдэг маань ер нь стандартаас бараг чухал. Стандарт бол ердөө бүтээгдэхүүн төр үүдэг. Тэр барилга баригдж байгаа процесс дандаа норм норматив. Зайлшгүй дагаж мөрдөх ёстой. Одоо зохицуултууд. Тэгэхээр энийг сайжруулах ийм одоо жишээлбэл барилгын хөгжлийн төвийн талаар бас нэлээд ярьлаа шүү дээ. Одоо норм нормативын сан. За 2024 оны төсөв нь бол 6.8 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энд чинь яг нэг хэлэхэд бол зарим яамдуудаас бараг илүү төсөвтэй шүү. Ямар ч байсан миний санаж байгаагаар бол энэ дорчхонд шадар сайдын төсвөөс илүү том төсөвтэй ийм одоо байгууллага байгаа байхгүй институт. Энэ байгууллага одоо төрөөс хамааралтай болохыг алга болгох хэрэгтэй. Бие даасан мэрэгжлийн институт болгож хөгжүүлэх дараагийн шатанд орох цаг нь болж байна. Энд чинь хувийн хвшлийн санхүүжилттэй. Хувийн хвшил ашиглалтанд орж байгаа одоо орон сууц орон сууц барилгынхаа 0.18%-ийг бүгдээрээ өгч байна. Тэднээс хүсэж байгаа зүйл нь юу гэхээр энэ норм нормативаа сайжруулад өгөөч эргэцэн орчныгоо боловсронгуй болгоод өгөөч гэж өгж байгаа 6.8 тэрбум төгрөг байхгүй. Тэгэхээр энийг тийшээ оруулдаг болох хэрэг ямар нэгэн төрийн байгууллагаас яамдаас сайд нь гар үсгээрээ тэр төсөв рүү н ордоггүй байх энэ зохицуулт руу бүгдээрээ одоо заавал орох ёстой. За энэ ажлын хэсгийн хүрээнд бол барилгын хөгжлийн төвтэй хамтарч ажиллах болно. Энийг ил тод болгоно. Тэр зарцуултыг, орлогын төвлөрөлтийг, зарцуултыг юун дээр зарцуулсныг энийг бүгдээрээ ил тод болгоё. Ил тод байхыг шаарддаг. Барилгын салбар энэ норм нормативын сангаа сайжруулад одоо бие даасан институт болоо хөгжих юм бол бусад салбартаа жишг болж хөгжөхөр байгаа хгүй. Тэгэхээр энд бас Пүрэв хатан захирал сууж байна. Энэ дээрээ та бас манлайлаад ажиллаад өгөр. Танд одоо бас шаардлагатай мэдээж амаргүйг ойлгож чинь. Гэтэ шаардлагатай тусламжийг бас улсын хурлын энэ ажлын хэсгээс бид нар бас өгнө. За
Барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийг боловсруулах хүрээнд төсөв төртгийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа холбогдох, журамд өөрчлөлт оруулах, барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага гадаад барилга байгууламжийн норм дүрм стандартыг хэрэглэх эрх зүйн орчныг сайжруулах гэдэг. Тэгэхээр ямар ч гэсэн бүгдээрээ барилгын хөгжлийн төвд норм нормативыг тэрийг ерөөсөө яг төрийн оролцоо хаана тэн дээр л асуудал үүсэж байгааз яг нэг хэдэн тусгай зөвшөөрөл дээр яг нэг улсын комисс хүлээж авдаг дээр яг буцаал яг нөгөө тэр барилгын хөгжлийн төвд 6.8 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулалтан дээр л дахиад яамнаас журам баталдаг төрийн нарийн бичгийн гар үсгтэйгээр санхүүжилт шийдэгддэг. Ингээл асуудал үүсэж байгаа байхгүй. Энийг бүгдээрээ халъя. Энийг мэрэгжлийн бие даасан институт болгоход тэр салбарын тэр ерөөсөө яамны оролцоог нь багасгах юм. Санал нэг байна уу? За санал нэг байна. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ бас та бүхэн маань дэмжиж өгөөрэй. Энэ дээр дуу хоолойгоо ажлын хэсэг бол хүргэж ажиллах болно. За дараагийнх нь. За барилга байгууламжийн норм нормативын баримт бичиг боловсруулах үйл ажиллагаанд дэвшилтэт технологиг нэвтрүүлэх. За энэ бол нэг хиймэл оюуныг ярьж байгаа. Хиймэл оюуныг энэ салбар дээр энэ норм норматив дээр ашиглах юм бол эн чинь давхцал хийдлийг бол яг үнэ хэлэхэд зүгээр ChatGPT ашиглаад богино хугацаанд гарах боломжтой болцсон шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ энэ хиймэл оюуны потенциалыг бол бүх салбарууд дээр ашиглах ёстой. Ашиглахгүй байгаа бол аль руу хоцорж байгаа гэсэн үг шүү. Ер нь бол барилга одоо чи би тань зүгээр нэг жишээг л. Одоо энэ дээр яг энэ танхимд би бараг 1000 оюутнуудыг суулгаж байгаа лекц тавьж байгаа. Тэн дотор хиймэл оюун ашигладаггүй хүүхэд байхгүй. Тэгэхээр бидний дараагийн үе аль дөрвөн хиймэл оюуныг амьдрал дээр ашиглаад хөнгөвчлөөд бүтээмжтэй гараа явж штэ. Гэтэл бид нар өнөөдөр норм норматив ийм нот дээр хиймэл оюуныг ашиглаж чадахгүй байх юм бол залуучуудаас хоцорцол явж гин гэсэн үг шүү ер нь бол. За салбар хоорондын уялдаа холбоог хангах үүднээс барилга байгууламжийн нэгдмэл тогтолцоо бүрдүүлэх. За нэгдмэл тогтолцоо ярьж гин тогтолцооны асуудал сая төрийн бас байгууллагын ч гэсэн ярьж гин. За норм нормативын сангийн төлөвлөгөөнд тусгуулахаар ирүүлсэн ажлыг ач холбогдлоор эрэмблэж тусгаж батлуулах. Барилгын материал, бүтээгдэхүүний аюулгүй байдлын техникийн зохицуулалт, лифтний техникийн зохицуулалт зэрэг баримт бичгүүдийг боловсруулж батлуулах. Барилга байгууламжийн норм нормативын сангийн орлого төвлөрүүлэлтийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй ил тод байлгах. За энэ бол дараа жилээс эхлээд олон нийтэд нээлттэй ил тод болж явдаг болох ёстой шүү. За энэний төлөө бид хүн ажиллах болно. Барилгын стандартуудыг үн төлбөрийн асуудлыг судалж уян хатан болгох. За зарим хүмүүс энэ салбарын стандартуудаа бүгдийг үнэгүй өгдөг болоо гэд. За бас ингэж болохгүй. Бүх юмыг үнэгүй авдаг гэж юм байхгүй. Энэ стандарт нэг стандарт бодлого чинь 2 жил шаардсан маш их хүний нөөц хөдөлмөр санхүүжилт шаарддаг. Тэгэхээр энэ олон улсад бүх улсад стандартыг бол худалдаж авдаг тийм. Энэ буцаад зарцуулалтанд энэ чинь орно шүү дээ. Тэгэхээр ингээд Монголд тэгэхээр бүх юм үнэгүй төлбөргүй гэж бас шаардаж бас болохгүй. Энэ дээр бол бас зарчмын асуудал яригдж байгаа. Харин илүү subscription-ээр явдаг ч юм уу те уян хатан тийм үнийн төлбөрийн асуудлуудыг бол стандарт хэмжилсэн газар бол судалж байгаа уян хатан байх чанар тал дээр те оруулж болох юм аа. За мэргэжлийн холбоод салбарын төрийн бус байгууллага төрөх хувийн хвшлийн уялдааг сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, за гэр хорооллын хувийн эмчим байшин барилгын зураг төслийн стандартыг баримтлах. За энэ бол нэлээд том асуудал болж гаргаж ирсэн те. Барилгын материалын эрсдэлтэй бүлэгт оруулах, асуудлыг судлан эргэцэн баримт бичигт тусгах. За энэ дээр бас нэг зүйлийг хэлье. За Канада улсын жишгийг судалсан. Канада улсад construction буюу барилгын ямар нэгэн барилга барихад орж байгаа бүх бараа материал дээр тохирлын гэрчилгээ шаарддаг. Нэгсэндээ сертификат наацсан байх хэрэгтэй. Будгаас ахуулаад тэн дээр тавьж байгаа ширээ, сандал, эмүүс бүх зүйл дээр. Хэрвээ нэг л тийм тохирлын үнэлгээгүй баталгаажаагүй бараа бүтээгдэхүүн асууж чинь бод тэр барилга хүлээж авах боломжгүй шууд хууль бусалдаг. Ийм тогтолцоотой мэл. Тэгэхээр биднэрт яагаад эрсдэлгүйгээд англиад оруулцсныг яг үнэхээр би гайхаас уучлаа. Жишээлбэл энэ хевснээс гарч байгаа хиймэл жишээлбэл химийн бодис будагнаас гарч байгаа тэр будагнаас хүртэл жишээлбэл янз бүрийн химийн бодисууд гардаг шүү дээ. Нарны тусгаал тэн дээр 40 градусаар тусгаад тэндээс ямар нэгэн химийн бодисууд хүнд элементүүд ялгарна. Тэгэхээр энийг эрсдэлгүй бүлэгт оруулсан нь бол яг үнийг хэлэхэд би тэрийг огт ойлгосонгүй. Эрсдэлтэй яг уу гэхдээ засгийн газраас бол зайлшгүй дагаж мөрдөх засгийн газраар 644 бүтээгдэхүүний жагсаалтыг бол батлуулдаг байгаа. За тэрний бол сая стандарт хэмжилсэн газраас хэллээ. 20 хүн гэсэн үү? 30 хүн гэсэн үү те? 200 орчманд
барилгын салбар дээр холбоотой. Гэхдээ тэглээгээд эрсдэлгүй гэдэг категорид оруулах нь буруу л гэж бодож байна. Тэндээс бол шууд лобби л харагдаж байна. Тэ. Өөрийнхөө барилгын материалыг оруулах гэсэн чинь эрсдэлтэй гэдэг нь асуудал үүсгэсэн байх. Тэгэхээр эндээсээ болоод 3.5 сая хохироод байж болохгүй шүү дээ. За дууссан билүү те тэр уншаад. Мэргэжлийн холбоод салбарын төрийн бас байгууллага төр хувийн хвшлийн уялдааг сайжруулах хамтын ажиллагаа. Дахиад уялдаа холбоо тогтолцооны асуудал ирчин те. За энэ дууссан байна. Дараагийнх гарч. Дараагийн слайд. Энэ үү те. За ингээд дөрвөн салбарын та бүхний гаргасан, дэвшүүлсэн саналуудыг бүгднийг нэг нэгтгэлээ. Тэгэхээр энэ 3 өдөр бидний нөгөө хуралдсан энийгээ бүгдээрээ нэгтгэе. Одоо ерөөсөө яах вэ гэхээр энийг л бид нэр сайжруулад явах хэрэгтэй. Ажлын хэсгүүд хараад энэ улсын хурал дээр маш олон ажлын хэсэг хуралдсан. За манай ажлын хэсгийн хувьд бол ингээд хэд хэдэн хуралдлаа. Тэгээ хуралдахаараа яадаг гэж яг нөгөө хідэн төрийн байгууллага дуудаж уулзаал тэр байгаа мэдээлэл дээрээ л ингээд эргээд идэв. Гэтэл яг шийдэл асуудлууд хинээс гарах ёстой гэх юм бол мэргэжлийн холбоот хувийн байгууллагуудаас аж ахуйн нэгжүүдээс иргэдээс өөрсдөөс нь гарах ёстой байхгүй. За тийм учраас энэ хилцүүлгийг хийсэн юм аа. Тэгэхээр тав энэ бол зүгээр нэг дахиад нэг хилцүүлэгт оролцлоо биш. Ямар ч үсэн эндээс би үр дүн гаргана. Үр дүн гаргахын тулд хамгийн ихний санал бол энэ яг тав хүн мэргэжлийн холбоот аж ахуйн нэгжүүдээс гаргасан саналыг ямар ч үсэн ингээ бүгдээр буулгаад тав. Одоо энийг л бид нар сайжруулаад одоо ямар ч үсэн холбогдох яамдууд, холбогдох тэр хууль боловсруулж байгаа ажлын хэсгүүд, за холбогдох агентлагууд тийшээгээ бид нар өгөөл тэрнийхээ ардаас ажлын хэсэг ингээд идэвхтэй ажиллаа явуулна гэдэг л ийм зарчмаар ажиллая гэж бодож байгаа. За энэ бол ингээд нэгдсэн санал дүгнэлт буюу одоо ерөөсө бүх салбарууд дээр хамааралтай давхцалтай та бүхний зөвлөмжийг одоо энэ дээр тусгасан байгаа санал дүгнэлт. Стандарт батлах процесс бүтцийн тодорхой цомхон болгох зохицуултыг бий болгох гэдэг. Тэгэхээр энэ одоо стандартчлалын хууль явж байгаатай холбоотойгоор манай стандарт хэмжилсэн газрын одоо хоёр дарга сууж байна. Бүгдээрээ энэ дээр нэг арай нэг өөр хэлбэрээр харахгүй бол бид нэр стандартыг 2 жилд батлах энэ тогтолцоогоор явах юм бол бид нэр стандарт шаардах хэцүү болчиход байгаа байхгүй. 2 жил бид нэр хэдэн стандартыг одоо батал гэж одоо тэр салбараас шаардах. Тэр өөрсдийнх нь батлах процесс нь 2 жил болохоор яг нэг хэлэхэд бид нэр нэг дараараа стандарт батлагч нөгөө гараараа 2 жил шаарддаг юм бол энэ чиг явахгүй шүү дээ. Хөнгөвчлсөн тийм одоо тусгай хөлбөр рүү орох хэрэг шаардлага үүсэж байгаа юм биш үү? Бусад орны жишгийг энэ дээр судлаад гаач. Яаж хялбарчлаад хөнгөвчлөөд бид нэр энэ 2 жилийг хурдан хугацаанд батлах тийм механизм руу орох боломж байна. Сая хөнд ингээ буцаагдаад байдаг. Буцаагдаад нөгөө асуудал үүсдэг гэд тэгвэл шинжээчдийн баг ороод тэр буцаагдахгүйгээр яаралдаа батлуулах боломж нөхцөлтэй юм шүү. Тэн дээр нэг та бүхэн маань нэг дүн шинжилгээ хийгээд үзээч. Ерөн дээр 2 жилийн хугацааны юун дээр нь бид нар хамгийн их цаг хугацаа алдаад байна. Яг олон улсын жишээ ярьж болно л да. Яг одоо Канада жишээлбэл бас 1.5 2 жил. Гэтэ тэр чинь аль дөрвөн стандартаа бүгдийг батлаад авсан бараг 200 мянга гаруй стандарт орно байхгүй. Бид нар болохоор одоо зайлшгүй шаардлагатай стандартаа богино хугацаанд хийж авахгүй бол салбарчин аль дөрвөн хөгжөө хөвцсөн ба штэ. Стандарт лабораториуд нь бүгд салбараас 30 жилээр хоцорсон. За стандарт батлахад салбар дундын оролцоог хангах те. За мэргэжлийн холбоод, за яамдууд гэх мэт иргэдийн оролцоо гэж бас ярьсан шүү. Оруулаарай. Стандартуудын нэр томьёог давхардал ойлголтын зөрүүг арилгаж тодорхой болгож батлуулах хүний нөөцийн чадварыг сайжруулах нэмэгдүүлэх гэдэг. Энэ хүний нөөцийн асуудал бол энэ дөрвөн салбар дээр дөрвөлн дээр нь байна. Энэ дөрвөн салбар биш ээ. Ер нь бусад салбарууд дээр ч гэсэн Монгол улс ер нь бол хүний нөөцийн ер нь баг хямралцрах урцсан. Яг боловсролын тогтолцоонд яалтчгүй тэгээд баахан эдийн засагч хуульч бэлтцсэн. Нарийн мэргэжлийн лабораторийн ажилтан ч юм уу. Эсвэл одоо гагнуурчин, барилгачин огт бэлдээгүй. Тэгээ одоо энэ хүний нөөцийн асуудал ингээ бүх салбар дээр ингээ гарч ирж байгаа байхгүй. За стандартуудын нэр томьёоны давхардал ойлголтын зөрүүг арилгаж тодорхой болгож батлах, салбар хоорондын уялдаа холбоог хангах, стандартын эргэцэн орчинг боловсронгуй болгох, боловсруулах чиглэлээр салбар тусрын үйл ажиллагаанд онцлог нөөц боломжит тулгуурлан бий болгох, тогтолцоог бий болгох. Тогтолцоо гэсэн үг маш олон давтагдж байгаа. Улсын хөгжлийн бодлого болон хөтөлбөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан лаборатори мэргэжлийн боловсон за энэ боловсон хүчинтэй холбоотой уг мэргэжлийг эрэлттэй мэргэжлийн ангиллал руу оруулах. За одоо боловсролын яамнаас эрэлттэй болон хэрэгцээтэй мэргэжлийн жагсаалтаа энэ 5 жилд нэг удаа батлах гэдэг юм бэл. Одоо утахгүй шинжилээд утахгүй батлах гэж байгаа юм.
Тэгэхээр та бүхэн боловсролын яам руу яг одоо энэ завшааныг ашиглаж зашлаад хэлмээр мэрэгжлийн холбоодоос байна уу, яамдаас байна уу, агентлагаас байна уу, тэ? Одоо яг боловсролын яам руу энэ одоо жишээлбэл чиглэлийн мэрэгжлүүдийг Монгол улсын эрэлттэй болон хэрэгцээтэй мэрэгжил рүү оруулж өгөөч гэсэн хүсэлтэд яаралтай бас тавиараа, уламжлаараа. Яг бид нэр ажлын хэсгийн хүрээнд бас уламжлана. Гэхдээ нарийн мэрэгчлээ та нар илүү өөрсдөө сайн мэдж байгаа. Боловсролын яам утгагүй эзлэх гэж байгаа юм билээ шүү. 5 жилд нэг удаа хүрдэг. Энэ чинь жил болгон шинжилгээтэй байж болохгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ үйл процесс одоо яг явагдаж байгааг та бүхэн дуулгая. За стандарт боловсруулах мөрдөх хянах зэрэг үйл ажиллагааг хувийн хвшлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх, оролцоог хангах, тогтолцоог бий болгох, аутсорсинг хийх гэсэн. Салбар дундын стандартын хэрэгжилт, хяналт, зөвшөөрөл зэрэг үйл ажиллагааг шилэн болгох, цахимжуулах, орчин үеийн дэвшилтэй технологиг нэвтрүүлэх, хялбаршуулан сайжруулах гэдэг. Хоорондын уялдаа ерөөсөө байхгүй болцсон байна. Алга, тэ? Тэгэхээр энийгээ сайжруулах гэсэн асуудал бол 3 хүн тутмын нэг нь хэлж байна. Стандартын баримт бичгийг хувийн хвшил болон олон нийтийн саналыг нээлттэй авч тусгах процессыг хялбаршуулах, стандартыг хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголтыг сайжруулах, хилэлцүүлэг, хурлын санал зөвлөмжийн үр дүнг бодиттой болох гэсэн одоо нэгдсэн санал зөвлөлтүүд гарсан байна. За байхгүй те одоо болцсон те. За ийм санал зөвлөлтүүд энэ 3 өдрийн одоо хуралдаанаас та бүхнээс гарсан байна. Тэгэхээр энэ дээр бас тусаагүй санал зөвлөлтүүд бас байгаа. Тэгэхээр тэрийг бас нэгтгэн. За зарим техникийн засварууд бол ингээд орох зайлшгүй шаардлагууд бол байгаа. Гэхдээ буцаад энэ санал зөвлөмжүүдийг би буцаад холбогдох яамдууд болон мэргэжлийн яамдууд нь бас мэргэжлийн холбоодууд байгаа өөрөө. Энийгээ бүгдээрээ сайжруулад ингээд яваад. Сайжруулаад явбал одоо чеклээд явах энэ зарчим руу бас ажлын хэсэг орж бас ажиллах болно. За тэгээд энэхүү одоо 3 өдөр өөрсдийн байр сууриа илэрхийлж дуу хоолойгоо өргөж одоо хамтран ажилласан за ерөнхийлөгчийн тамгын газар за одоо улсын хурлын эрхэм гишүүд за Монгол Улсын засгийн газар за тэр дундаа шадар сайд одоо шадар сайдын ажлын алба за барилга биш одоо чинь нэр нь ингээд бүгдээрээ хольж байна тийм хот байгуулалт орон сууцчлалтын яам за хүнс хөдөө аж ахуй хөнгөө үйлдвэрлэлийн яам за эрүүл мэндийн яам байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яам за мөн одоо холбогдох агентлагууд за мэрэгжлийн холбоодууд аж ахуй нэгжүүдийн төлөөллүүд за мөн одоо хамтран ажилласан бүх талаар бас дэмжлэг туслаа дахин үзүүлсэн одоо шадар сайдын ажлын алба мөн стандарт хэмжилсэн газар за тэгээд одоо та бүхэндээ одоо маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ энэ одоо зөвлөмжийнхаа хүрээнд уул мөрөөр нь тэгээд цаашдаа бас одоо хамтарч ажиллая. Тэгээд үр дүн хамгийн гол нь бас хамтдаа гаргахад та бүхний дуу хоолой, та бүхний шүүмж, та бүхний санал одоо хамгаас чухал шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. За болчихлоо те. За баярлалаа. За ингээд үндсэндээ энэ 3 өдрийн энэ олон одоо нэгдсэн болон салбар хэлэлцүүлгүүдээс гарсан зөвлөмжөө бүгдээр хамтдаа боловсрууллаа. За ингээд одоо дараагийн шатны асуудал бол одоо ингээд ажлын хэсгээс тодорхой, маш тодорхой үр дүнгуудыг л хүлээх ийм ажил үлдэж байна. За мөн одоо салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэрэгжлийн байгууллагуудын одоо санал зөвлөмжийг энэ хуулийн төсөлд тусгах гэх мэтлэн одоо маш тодорхой үр дүн үйл явц үлдлээ. Ингээд ажлын өдөр цаг зав зориулан энд хүрэлцэн ирсэн эрхэм оролцогчид, за мөн одоо өөрсдийнхөө санал бодлыг илэрхийлсэн, за үгээ хэлсэн, үзэл бодлоо нэгтгэсэн хүн бүхэнд баярлалаа. Баярлалаа та бүхэнд.